Банкны хорооны дарга болон байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн нөхцөл байдал хэрэгжилтийн явц тулгуурлаж буй асуудал болон цаашд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж байна. Монгол Улсын засгийн газар 1991 оноос хойш төслийн нийт 308 төсөл арга хэмжээнд 10.4 тэрбум $, төслийн зээлийн хилцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум $-тай тэмцэх хэмжээний хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум $, буюу 13.8 их найт төгрөгийн ашиглаагүй үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн хилцээр байгуулсан гадаад зээлийн төслийн зээлийн 23%-ийг Азийн хөгжлийн банк, 17% бүгд найрамдах энэтхэг улс, 15%-ийг Дэлхийн банк, үлдсэн 45%-ийг бусад 18 хөгжлийн түн шийдэлж байна. Нийт авсан гадаад төслийн зээлийн 45%-ийг дэд үтц, 14%-ийг эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт 16%-ийг авч ашиглахаар гэрээ байгуулсан. Эдгээр их үүсвэр эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын суур хөгжлийг дэмжих чухал нэмрээ оруулж байна. Нэг хөнгөлтэй болон хөнгөлтэй зээл нь Монгол Улсын төсөөд ирэх шууд ачааллыг бууруулж, дунд болон урт хугацаанд хөгжлийн суурийг тавих чухал үр гүйцэтгэсээр байгаа хэдий ч 2011 оноос нэг хөнгөлтэй нөхцөл өөрчлөгдөж, Монгол Улс энгийн болон хөнгөлтэй зээлд хамрагдах болсон. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтөө зээл авах боломжтой болж зээлийн нөхцөл өөрчлөж байна. Тухайлбал Азийн хөгжлийн банкны зээл СОПР нэмэх нь 0.6 болж нэмэгдээд байна. Засгийн газрын өрийн нэрэлсэн үлдэгдэл 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.4%-тэй тэнцэж байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ тогтмол буурч богино болон дунд хугацааны төлбөрийн хуваарийг жигдлэн өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг тууштай мөрдөж байгааг олон улсын байгууллагууд онцгойлоо авч үзэж Монгол Улсын зээлжих зэрэгдэл нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 2012 оноос эхлэн гэрээ хилцээр нь байгуулагдсан Монгол Улсын их хурлаар сойрхон баталсан 21 их найт төгрөгийн нийт амлалт бүхий 74 төсөл хэрэгжиж байгаагаас 7.2 их найт төгрөг буюу 34.3%-ийг санхүүжилтийг ашигласан, үлдсэн 13.8 их найт төгрөг буюу 65.7% нь ашиглагтаагүй байна. Мөн тус төслүүдийн 68.4% буюу 52% төсөл хөнгөлөлтөй, 31.6% буюу 22 төсөл нэг хөнгөлөлтөй нөхцлөөр хэрэгжиж байгааг энэ дурдхан зүйтэй байна. Улсын хурлаас 2026 онд баталсан зээлийн ажилт болох 1.2 их найт төгрөгийн ашиглалтанд багтаан санхүүжүүлэх үүднээс төслүүдийг эрэмбэлж хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг болон энэ онд хэрэгжиж дуусах төслүүдийг тэргуун ээлжин санхүүжүүлэх зарчмыг баримталж байна. 2026 оны санхүүжилтийн 26%-ийг зам тээвэр, 22%-ийг Улаанбаатар хотын дэд үтц, 11%-ийг эрчим хүч, 7%-ийг эрүүл мэнд, 4%-ийг боловсролын салбарт зарцуулахаар байна. Энэ онд нийт 3.1 их найт төгрөгийн 18 төсөл хэрэгжиж дуусах бол нийт 2.7 их найт төгрөгийн 7 төсөл хэрэгжүүлэх салбар чиглэлд шинээр хэрэгжиж эхлэхээр гэрээ хилцээрийн шатанд байна. Нийт зээлийн төслүүдийн 13.8 их найт төгрөгийн ашиглагтаагүй үлдгэлийн 89% нь 2026-аас 2029 онд хэрэгжиж дуусах гэрээ хилцээртэй байгаа нь эх 3 жил зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг улсын хурлаар сойрхон баталсан хилцээрийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөх өсөх, хүүгийн болон мөржлөгийн зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаанд ашиглалтанд ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол эдийн засгийн өргөөд саарах бодит эрсдлийг бий болгож байна. Нөгөө талдаа улсын хурлаар сойрхон баталсан гэрээ хилцээр нь олон улсын гэрээний тухай хууль зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ үүднээсээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс санхүүгийн байгууллагаас тогтмол хийдэг үнэлгээнд нөлөөлөх асуудал юм аа. Өнөөдрийн төсвийн хязгаарлалтай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн их үзүүртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвд тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байна. Нийт 13.8 их найт төгрөгийн ашиглаагүй үлдгэдлийн 38% нь газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл байгаа. Хэрв зээлийн ажилтныг нэмэгдүүлэхээр энэ төвшин хэвээр үргэлжлүүл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох зардал нэмэгдэх, өрийн үйлчлэгээний төлбөр нэмэгдэх, бодит эрсдэл үүссэн. Хэдийгээр энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусч байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагтаагүй үлдэгдэл эх онуудад ч өндөр хэвээр байх магадлалтай байна. Иймд улсын их хурл засгийн газрын түвшинд гадаад зээлийн ажилтныг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын олон эргэцсэн зохицуултыг оновчтой болгох шаардлага үүссэн тул засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж яаралтай гормоор улсын их хурлд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн бид өмнө дээрх сорилтыг даван туулахын тулд төсвийн үр ашиг шинжилгээний хүрээнд дараах санхүүжилт арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд нэг санхүүжилтийг шилжүүлэх, зээлийн төслүүдийн үр ашиг ач холбогдлоор нэрэмбэлж 2025-аас 2026 онуудад нийтдээ 327.9 тэрбум төгрөгийн зохицуултыг хийж 42 төслийн хүрээнд 163 ажлын хэсэгчлэн болон бүхлээр нь хойшлуулж
Эдийн засгийн өргөөжтэй бусад төслүүдийн санхүүжилтөнд шилжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтийг удаашруулахгүй байх зохицуултыг хийсэн. 2. Хяналтын зарчим буюу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх, нэгжиж шилжүүлэх, төсөл бүр тусгаалan байгуулсан төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг тогтолцооны хувьд шилжилт хийж, салбар бүрт нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй болгож 200 орчим орон тоог бууруулан нэгжийн урсгал зардыг 30% буюу 11.5 тэрбум төгрөгөөр бууруулж хэмнэлт хийлээ. 3. Цахим шилжилтийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд гадаад зээл тусламжийн болон бусад их үүсвэрийг нэгтгэх их хөгжил хиймэл оюухан суурилсан шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх гадаад зээл тусламжийн бүхэл үе шатыг олон нийтэд нээлттэй ил тод болох дэд системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, хүнээс хамааралтай техник процессын үйл ажиллагааг бууруулж, цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Эдгээр арга хэмжээний зээлийн хөрөнгийг сахилах хариуцлагатай илүү өргөөжтэй бүтээмжтэй ашиглах тогтолцооны шинжилэл юм а. Мөн цаашид шинээр авах гадаад зээлийн төслүүдийг хөгжлийн банкар дамжуулан хэрэгжүүлэх, бодлогын болон хууль зүйн зохицуултыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Төсвийн байнгын орооны дарга, эдийн засгийн байнгын орооны дарга болон байнгын орооны эрхэмшүүдээ цаашид засгийн газраас гадаад зээлийн бодлогыг эдийн засгийн өгөөж төсвийн сахилга бат үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ нягт уялдуулж, улсын их хурлаар хамтран шаардлагатай төсөв санхүүгийн бодлого эрх зүйн шинжилгээг тууштай хэрэгжүүлэн ажиллах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, Амин сайхан сайд баярлалаа. За, сангийн сайд